дээ. За өнөөдөр хэдүүлээ тэгшгэлийг өмнө давтаж орсон те. За өчигдөр хэдүүлээ давтаж тэгшгэл гэдэг сэдвээ сэргийн сонсаа. За өнөөдөр хэдүүлээ болохоор энгийн мутгай гэдэг сэдвээ давтлага хичээл орно гэсэн. За багш нь эх 7 хоногт тагмаар хичээл орохоор дэвтэр дээрх энгийн мутгай тэгшгэл гэсэн хоёр сэдвийн хичээлийн тэмдэглэл байна уу? За мөн хоёр хичээлийн гэрийн даалгавар байна уу гэдгийг шалгана. За тэгэхээр хүүхдүүдэд тэмдэглэлээ сайн хийгээд за гэрийн даалгавраа бас сайн хийгээд байна шүү. За энгийн мутгай дээр. За хэдүүлээ энгийн мутгай үржих сэдвийн сэргийн санаадах. За үржих. За эхний бодлого нэгийг харвал 8-ны 5, 4-ний 3 гэсэн 5. За x-лээд 4, 5, 8, 3 гэсэн 2 x-лээж харвал хураагдах боломжгүй байна гэсэн. За ийм боломжгүй бол хажууд чинь шууд үржүүлчихдэг. 5-ыг 3-аар 8-ыг 4-ээр 3, 5, 15, 8, 4, 32. За ингээ гараад ирсэн гэсэн. За үржих үед бүхэл 5 аж болохгүй. Бүхлөө заавал шилж болно. 4, 3, 12, 12 дээр 2-ыг нэмлээ 14. 7-ийн 7, 7 дээр 2-ыг нэмлээ 9. За шилжүүлсний дараа x-лээ тоогоор 7, 14 гэдэг 2 тоож хоёулаа 7 тогтчих. За 7-ыг 7 тоовол 1. За 14-ийг 7 тоовол 2 гэж гарч ирж байгаа. За энэ багш нь өөр газар нь бичсэн байна шүү. За 3, 9 гэдэг 2 тоо. Хоёулаа 3 тоогддог тоо гэсэн. Хоёуланг нь 3 тоовол 3-ыг 3 тоовол 1, 9-ийг 3 тоовол 3 гэж гарч ирсэн. За үүний дараа хажууд нь үржүүлээ. 2, 3-ын 2-ыг 3-аар үржүүлнэ. 2, 3-ын 6, 1-ийн 1 гэсэн. Тэгэхээр 1-ний 6 буюу 6 гэж гарч ирж байна гэсэн. За энэ 3 дахь тоогоор өгчээ. За хуваах худал. За хуваах худлын бодлого 2-ыг хэдүүлээ сэргээ санагдах. За хэдүүлээ олон минут үзэхгүйгээр цөөхөн минутын бичлэг хийж байгаа учраас ингэж бүгдийг тайлбарлахгүй цөөхөн явж байгаа шүү. За 3-ны 2-ыг 3-ны 2. За хуваах нь. За энэ 2 гэдэг тоо ч өөрөө 1-ний 2 гэсэн үг. Яагаад 1-ний 2 гэж бичиж байна гэвэл 2 гэдэг тоог 1 тоовол өөрөө 2 л гэдэг тоо. Бүх тоог 1 хуваахад өөрөө гардаг учраас хуваарийн дотол 1 байгаа гэсэн үг. Тэгэхээр 1-ний 2 буюу 2-ыг хуваах нь 1 гэж бичиж болно гэсэн. За үүнийг үржих болгоё. Эхний тоог хэвэнд нь бичлээ. 3-ны 2 хэвэндээ. Хуваахаа үржих болгоод 1-ний 2-оо байрыг солиод 2-ны 1 болгосон гэсэн. За x-лээд адилхан тоонд хуваагдаж гинөө гэд харвал 2, 2 хоёулаа 2 хуваагдаж байна. Одоо хураагдаад 1, 1 болчихно гэсэн. За үүний дараа хажууд чинь үржүүлвэл 3-ыг 1-ээр үржүүлээ 3, 1-ийг 1-ээр үржүүлээ 1 буюу ингээ 3-ны 1 гэж гараад ирж байна гэсэн. За хэдүүлээ одоо нэг 2 жишээ бодож үзье. За эхний жишээний юм жишээ. 37 бүхэл 2-ны 1 хуваах нь 2 бүхэл 2 12-ны 1 хасах нь 1 бүхэл 23-ны 3 үржих нь 9 гэсэн тоо. За энэ чинь болохоор үүрлийн дарааллыг би улаанаар тэмдэглэсэн байна. Хуваах хөдлөлийг хэлчихээн үржих хөдлөл дараа нь сүүлд нь хасаад хариу гарна гэсэн. За хуваах хөдлөл хийхэд хуваах үржих хөдлөл хийхэд бүхэл байж болохгүй. Бүхлийг заавал шилжүүлнэ. За 37 2-оор үржлээ. 74 болж орж иж тий. За 37 2-оор үржлээ 74, 1-ийг нэмлээ 75. За ингээд бүхлээ шилжүүлсэн гэсэн. За хуваар 2 байхад 2 хэвэндээ гэсэн. За хуваахаа хуулаад бичлээ. За энэ тооны бүхлийг шилжүүлээ. 2-ыг 12-оор 12-оор үржлээ. 24, 1-ийг нэмлээ 25. 25 болоод орж ирсэн. Хуваар нь 12 хэвэндээ. За үүний дараа эхний тоог хэвэнд нь бичээд хуваахаа үржих болгоод сүүлийн тооны байрыг солисон. Тэ 12-ын дээш орж ирээ 25 доош орж ирсэн гэсэн үг. За үүний дараа x-лээд адилхан тоонд хуваа. За 2, 12 хоёулаа 2 хуваагдах. 2-ыг 2 хуваалаа 1, 12-ыг 2 хуваалаа 6 гэсэн. За 75, 25 2-ыг хоёулангийн 25 хуваая. За 25-ыг 25 хуваалаа 1, 75-ыг 25 хуваалаа 3 гэсэн. За хажууд чинь үржүүлээ. 3-ыг 6-аар үржлээ 3, 6, 18, 1-ийн 1 гэсэн. Энэ чинээс 18 гэж гарч ирж байна гэсэн. За эхний үйлдэлээ хийчлээ.
За ойлгоогүй л давтаж үзээд сайн ойлгоод авах шүү хүүхдүүд ээ. Хоёр дахь үйлдэл. За хоёр дахь үйлдэлийг хийхэд нэгийг 23-аар хөвчлээ. 23, 3-ыг нэмлээ 26 гэсэн. За 26. За 9 гэдэг чинь өөрөө 1-ний 9 гэсэн үг тийм. Өмнө жишээгээр тайлбарласан. За үржих үйлдэл болохоор шууд x-лээд адилхан тоног хуваана гэсэн. За 3 23 9 адилхан тоног хуваагдахгүй 26-ыг адилхан тоног хуваагдахгүй. За нэгд хуваагдахыг тооцохгүй. Яагаад гэхээр бүх тоо нэгд хуваагддаг учраас. За үүний дараа хуваагдахгүй юм чи хажууч нь үржүүлж 26-аа 9-өөр 23-аа 1-ээр үржүүлж. За 26-ыг 9-өөр үржээд 234 23-ыг 1-ээр үржлээ 23. За бүхлээ шилжүүлвэл 234 23 дахь хуваачна гэсэн. За тэгэхэд энэгээр таслаад 10 үлдэж байгаа 10 бүхэл үлдээд 10-аар 1-ээр өгөөд тгийг булгаад 4 үлдэж байгаа учраас чинээс 10 бүхэл гарч ирж байна гэсэн. 10 бүхэл 23-ны 4 гэсэн. За сүүлчүүд 2 үржих хуваах үйлдэл хийсэн хооронд нь хасчаа гэсэн. За 18-аас хасах нь 10 бүхэл 23-ны 4. За энэ чинээс бүхлийг нэгээс багасгаад 18-аа 1-ээр багасвал 17 болоод нөгөө тооныхоо суураар буюу 23-ны 23 гэж бичиж болно те. 18-аа 17 бүхэл 23-ны 23 гэж бичсэн гэсэн. Хасах нь 10 бүхэл 23-ны 4. За энэ чинээс 17-оос 10-ыг гасвал 7 бүхэл адилхан суурь учраас суурьаа 1 болгож бичлээ. 23-оос 4-ыг гаслаа 19 гэх ингээ гараад ирлээ гэсэн. За жишээ 2. За жишээ 2 жоохон за иймэрхүү тоонууд бодсон. За сайн сэргэн санаад авъя. За энэ чинээс 10-ын тодорхойнуудаа багш нь хэлбэрчлээд энэ бичсэн. За 1 бүхэл 100-ны 44 гэдэг тоо. Энэ 10-ын тодорхойг энгийн тодорхой болгох. За тэгвэл энэ ч өөрөө 1 бүхэл 100-ны 44 болно гэсэн. За энэ ч за нөгөө тэгвэр эн чинь хоёулаа. За бүхлийн шилжүүлч. Яагаад энийг бүхлийн шилжүүлсэн бэ гэвэл за үржих хуваах үйлдэл хийж яхад бүхлийн шилжүүлэн нэмж хасж яхад заавал бүхэл шилжүүлэх шаардлага байхгүй шүү. За багш нь энэ ч болохоор заавал шилжүүлээд за үржих үйлдэл хийж байгаа учраас шилжүүлсэн гэсэн. За 100-ны 44-ийг энэ чинь үржиж байгаа учраас шилжүүлсэн гэсэн. За бүхлээ шилжүүлэхэд 144 нэгээ 100-аар үржлээ 44-ийг нэмнэ гэсэн. Нэгээ 100-аар үржлээ 144-ийг нэмлээ 144. За хоёулангийн 4 дахь 104 дахь хуваалаа 25 144-ийг 4 дахь хуваалаа 36. За нөгөөтэйгөр 1 бүхэл 100-ны 44 гэдэг чинь 25-ны 36 гэсэн. За энэ ч бас тэг бүхэл 10,000-ны 5625 гэдэг тоог энгийн тодорхойлож хэлчихсэн. За энийг тэг бүхэл учраас бүхэл байхгүй 10,000-ны 5625 гэж бичсэн. За хоёулангийн 625 дахь бас. За 625 дахь хуваавал 16 5625-ыг 625 дахь хуваавал 9. За өөрөөр энэ чинь 16-ны 9 боллоо. За одоо зүгээр энгийн тодорхой үйлдэлтэй адилхан. За эхний үйлдэлийг хийчихье. 1 бүхэл за үйлдлийн дарааллуудаа багш нь энэ улаанаар тэмдэглэсэн шүү. Эхлээ хаалтан тохиолдол, дараа нь үржих хуваах үйлдэл, сүүлд нь хасаад манай хариу гарна гэсэн. За нэмэх үйлдэл хийе л да. 24 36 гэдэг хоёр тоо. За тэгэхэд 24 36 гэдэг тооны энэ хамгийн бага ерөнхий хуваагчийг олдог яах. За хэдүүлээ яаж олдог вэ гэхлээр 24 36 гэдэг хоёр тоогоо хамгийн ихтэй хэдэд хуваагдахаар байна гэдгээ шууд хардаг тийм. 24 36 гэдэг хоёр тоо ч хоёулаа 2 хуваагдана 3 хуваагдана 6 хуваагдана. За гэх мэт гэхдээ хамгийн ихтэй хоёулаа 12 хуваагдаж байна гэсэн. Тэгэхээр 24-ийг 12 хуваавал хэд 2. Тэгэхээр 36-ад хэд 2-оор өгнө гэсэн. Нэгдүгээр 36-ны 13-ыг бид нэр 2-оор үржүүлсэн гэсэн. За 24-ийг 12 тоосон. Одоо 36-ыг 12 тоовол 3 гарч ирнэ гэсэн. Тэгэхээр нөгөө тоогоо 3-аар үржүүлнэ гэсэн. За 3-аар үржүүлвэл 11-ийг 3-аар 24-өө 3-аар үржүүлж байна. За бичгэлэл нь болохоор жоохон өөр. Компьютер дээр бичиж болохгүй болохоор ингэж бичсэн шүү. За дараачийн үйлдэл юу вэ гэхээр үржүүлвэл за 3-аар өгвөл юу вэ? 33 болчлоо. 24-өө 3-аар үржүүлээд 70. За 1 бүхэл 72-ны 33. Дараад нь 13-ыг 2-оор үржүүлээ 26. 36 2-оор үржүүлээд 70. За энийг нэмэхэд 1 дээр байхгүй бүхлийг нэмлээ 1 бүхэл 72 суурай хэвэнд нь бичлээ дээдлийн нэмбэл 59 болж гарч ирж байна. За энэ тоог хичээл дээр зарим
ботсон байж магадгүй шүү. За энэ гараад ирчихлаа гэсэн. За дараагийн тав. Хоёр дахь хүүдэл буюу үрж хүүдэл. За саяны гарсан хариуг 1 бүхэл 100-ны 44 ч манайд 25-ны 36 болсон гэсэн. За бүхлээ шилжүүлчих. 1-ийг 72-оор үржлээ. 72 59-ыг нэмлээ 131 болчихлоо гэсэн. За энэ чинээс x-лээд адилхан тоонд y 36 72 гэдэг тоо чи хоёулаа 36 тоо гэдэг тоо. 36 тоолаа 1 72-ыг 36 тоолоо 2 гэсэн. За 131 25 2 адилхан тоонд хуваагдахгүй. За тэгвэл 131-ээ 1-ээр үржлээ. 131 2-оо 25 үржлээ 50 гэсэн. За ингээд гараад ирсэн. За бүхлийг шилжүүлвэл хонхол зөвхөх. Бүхлийг шилжүүлвэл 2 бүхэл 50-ны 31 болж байна. За 100 2 бүхэл болоо гараад ирсэн гэсэн үг шүү. За 3 дахь худал энэ хуваах худал. За 15-ны 8-ыг үрж худал. Үржих нь тэг бүхэл 10,000-ийн 5625 гэдгийг чинь хэдүүлээ 16-ны 9 гэж бичсэн гэсэн. За ингээд 15-ны 8-ыг үржих нь 16-ны 9 болоод ороод ирлээ гэсэн. За x-лээд адилхан тоонд хуваая. За 15 9 2 ч хоёулаа 3 дахь хуваагч. 9-ийг 3 тоолоо 3, 15-ыг 3 тоолоо 5 гэсэн. 8 16 хоёулаа 8 хуваагч. 8-ыг 8 тоолоо 1, 16-г 8 тоолоо 2 гэсэн. За одоо хажууд чинь үржүүл чи 1 3-ын 3, 2 5-ын 10 гэсэн. За дөрөв дахь хүүдэл. За хооронд нь дөрөв дахь хүүдэл маань юу гэж байна? Хоёр дахь хүүдлээс гурав дахь хүүдлийг хооронд нь хасаа гэж. За хоёр дахь хүүдлийн хариу чинь 2 бүхэл 50-ны 31, гурав дахь хүүдэл чинь 10-ны 3 гэсэн. За хооронд нь хасгаад 50 12-аа адилхан 2 таа болох хэвээр. За энэ чинээс хоёулаа 5 10 дахь хуваагч. Тэгэхээр 10 дахь хуваалаа гэдэг чинь 50-ыг 10 дахь хуваахад 5 буюу 10-ны 3 дээрээ 5-аар өгнө. За 50-ны 31 дээрээ 1-ээр өгнө гэсэн. За тэгвэл 2 бүхэл 50-ны 31 болно. 10-ны 3-аа 5-аар өгчвөл 50-ны 15 болно гэсэн. За ингээд 2-оос байхгүй бүхлийг гаслаа 2 суурай хэвэнд нь бичлээ 31-ээс 15 гаслаа 16. За хоёулаа 2 дахь хуваагдчих. За 2 бүхэл хэвэндээ 16 2 дахь бол 8, 50-ыг 2 дахь бол 20. За ингээд эцсийн яриу гараад ирлээ гэсэн. За энэ үйлдэлүүдээ сайн харж агаад за энтэй төстэй. За жоохон хүндхэн артын моторхой энгийн моторхой хослсон хэлбэртэй юм тоглоо шүү. За тэгтээ хэдүүлээ энэ хичээлдээ зөндөө буцсан гэсэн. За сэргийн санаад ирэн шүү хүүхдүүд. За гэрийн даалгаварт. За энэ 3 тоо өглөө шүү гэж. За эхний үйлдэл дээр багшин шилжүүлээд өгье. За 16 гэдэг чи өөрөө үржих хүүдэл. 16 гэдэг чи өөрөө 1-ний 16 гэсэн үг тий. Ингэж оруулж агаад үржих хүүдэл хийж байгаа. За дараад нь 1 бүхэл 10,625 гэж. За энийг шилжүүлэхдээ 10,625 гээд хоёулангийн би 625 хуваацсан. Тэгээд 625-ыг 1 болоод 625-ыг 625 хуваахад 1, 10,000-ыг 625 хаваад 16 гэсэн. Өөрөөр 1 бүхэл 16-ны 1 гэсэн. За энэ чинь болохоор бүхлийн шилжүүлэг. Яагаад тэгэхээр энэ чинь хасах үйл явж байгаа учраас тий. За шаардлагатай зээлэх тохиолдолд бүхлээ шилжүүлнэ шүү. За дараад нь 2 бүхэл 100-ны 88 гэж. За 2 бүхэл 100-ны 88 гэдэг хоёулангийн 4-т хуваацсан. За 88-ыг 4-т хуваалаа 22, 100-г 4-т хуваалаа 25 гэсэн. За энэ чинь үржих хүүдэл байгаа учраас багш нь заавал бүхлээ шилжүүлсэн. 2-ыг 25-аар үржлээ 50, 50 дээр 2-2-ыг нэмлээ 72-аа гэж хэлж байна. За ингээд энэ 3 тоогоо гэрийн даалгавар бодож ирээд за тэр тэгштгэлийн бас гэрийн даалгавраа бодоод ирнэ шүү. За тэмдэглэлүүдтэй заавал хийгээд ирнэ. За энэ энгийн моторхой болон аль тэгштгэл хоёрын тэмдэглэл заавал байна. За гэрийн даалгавраа бас байна шүү багшин шалгана.